Сайн уу хүүхдүүдээ? Өөхөө багш нь байна. Өнгөрсөн хичээлээр ариун сүнс хэрхэн ажиллаа хийдэг талаар сурсан. Ариун сүнсийг авсан хүмүүс хамтдаа амьдран Бурхны хүндлэн мөрөгдөг. Тийм ээ. Бидний одоо явж байгаа цуглаан анх яаж үүссэн талаар сурсан тийм үү? Гэхдээ цуглаан ямар газар юм бэ? Найзуудтайгаа хамтдаа ярилцаад үзээрэй. Библийн хичээл хийдэг газар Өөргөл өргөх хэрэгтэй үсттэй. Та бол хориг авахын төлөө төрсөн хүн билээ. Сайн мэдээ тарах хэрэгтэй. Есүс Тэнгэр уйлд одохоосоо өмнө хэлсэн үг байдаг те. Тэнгэр газар дээрх бүхий л эрх мэдлийг би та нарт өгье. Та нар явж бүх үндэстнүүдийг дагалагч болох тун. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээж миний та нарт зааж өгсөн бүгдийг зааж сурга. Дагалдагч бэлтгэн баптизм хүртээж заа сургадаг газар хаана байдаг юм бол? Тэр цуглаан юм бэ? Яг зөв. Цуглаан бол Бурхны төлөвлөсөн ариун хүмүүсийн цуглардаг газар юм. Тэр цуглааныг босгохын төлөө ариун сүнсийг явуулсан байх нэ? Ариун сүнсний хүч чадал гэж үнэхээр гайхалтай шүү. Бас цуглааныг харчдаг байсан Паул Есүсийн сайн мэдээг тараадаг болсон. Явцгаая. Есүсийн сайн мэдээг тараахаар. Тийм ээ. Өнөөдөр тэр Паул хэрхэн бүх дэлхийг Есүсийн тухай тунгалсан талаар та нартай ярьж өгье. Бацаху! Дамасагт Есүстэй уулзсан Саул, Паул Антиох цуглаанд үйлчилж байсан. Бурхан ав талархаж байна. Өнөөдөр ч бидэнд Тэр нь юу юм бэ? бүх дэлхий эзний сайн мэдээг дамжуулах юм. Паул ахаа! Хамтдаа явах уу? Паул болон Барнаб нь Саламист пап хүртэлх бүх арлаар сайн мэдээг тараадаг. Папын хамгийн том захирагч эзэнд итгэдэг болов. Халелуя! Писидийн Антиох руу очин мөрөглийн танхимд сайн мэдээг дамжуулдаг. Израиль хүмүүсээ, Бурхны хүндтгэн сонсдог хүмүүсээ сонсоорой. Тэдгээр хүмүүс Бурхны мэддэг юудэ хүмүүс үсттэй. Би тэдгээр хүмүүст Христийг дамжуулна. Есүсийг загламаар цовдлсон мэдээ. Есүсийг хараад идэхгүй одоо яана. Би тэдгээр хүмүүст Есүс Христийг дамжуулах болно. Паул юдэчүүдийн итгэдэг хууль болон иш үзүүлэгчдийг нэг бүрчлэн тайлбарлан Бурхны амласан месиаг танилцуулсан. Тэр Месиа Есүс мөн үсттэй. Тийм ээ, үнэн. Тэр Есүс Мосегс ч дагав гэж юу? Гэхдээ итгэдэггүй юм шиг баах юм. За тэр идэхгүй гэж хэлсэн штэ. Би сайн мэдээ тараахаас өөр аргагүй. Явцгаая. Паул Писидийн Антиох, Икониум болон Лустрт орчин сайн мэдээг тарааж байсан. Есүс бидний төлөө ирсэн амьд Бурхны хүү юм. Тэр хүн худал ярьж байна. Зүгээр үү? Одоо бууж өгөхөөс ш. Тийм ээ. Одоо дахиад явцгаая. Паул ахаа! Дахиад явна гэж юу? Паул хүнд хэцүү үедээ ч зоригтойгоор сайн мэдээг тарааж байв. Энэ бол Паулийн нэгдүгээр сайн мэдээний аялал байв. Дараа нь Паул Шилатай хамт хоёр дахь сайн мэдээний аяллаа эхлүүлдэг. За. Хамтаа эзнийг тунгалгаар явцгаая. Хадуу. Огтгож ядрахгүй мó. Паул нь Лустрийг дайрч сайн мэдээг тараадаг. Македон руу ирж бидэнд туслаач. Паул тэр үзэлтийг хараад Македоны Филипп руу явдаг. Филипп хот. Алуу эзнийг тунгалахаар явцгаах уу? Одоо шүү дээ.
Энэ хүмүүс бол агуу бурхны бод учраас авралын замыг та бүхэнд дамжуулагч нар юм. Оо, бидний таньж ийн. Чөтгөрт эзэмдүүлсэн нэгэн. Энэ дэлхийд чөтгөр гэж хаана байдгийг? Есүс Христийн нэрээр тушааж байна. Түүнээс зай. Баярлалаа. Сайн байна. Үнэхээр сайн хийсэн. Гэтэл чөтгөр шүглсэн боол эмэгтэйгээр мэрэг төлөг хийн мөнгө олдог байсан эцдүүд нь Паултай заргалддаг. Муу хүмүүс! Паул болон Шила маш их ташуулдуулан шоронд хоригдох болдог. Силас зүгээр үү? Тийм ээ. Зүгээр байна. Аргагүй залуу хүн юм да. Өө сайхан болоод инээгээд байгаа. Ихээсний ивэлд мэдэж байхад ямарч зовлон байхгүй. Гэмиг минь нүрсэн эснигэ үргэлж магтаан дуулнаа. Ихээснийг магтан дуулаад Аллилуйя. Аллилуйя. Миний ирээдүй бүрхэг хосонч бидний даган явнаа. Гэтэл шоронд хүчтэй газар хөдлөл болж шоронгийн бүх хаалга нэгдэж орхив. Ийм юм байна. Би одоо үгсээ. Бид бүгдээрээ энд байна. Юу гинэ? Бидний санаа зов. Бүү санаа зов. Ийм тэнэгүүд яагаад зүхтахгүй байгаа юм бэ? Богснороо. Би яавал аврал авах юм бэ? Эзэн Есүст итгэхтэн. Тэгвэл чи болон чиний гэр бүлийнхэн аврагдана. Юу? Ойлголоо. Тэгээд шоронгийн манаач болон түүний гэр бүл эзэнд итгэх болжээ. Ариун сүнсний ажил үнэхээр гайхалтай юм аа. Тэрнээс хойш Паул болон Шила Тесалоник, Берог, Адиан газруудыг дамжин Коринт хотод сайн мэдээг тараагаад Антиох руу бас очдог. Энэ нь Паулын 2 дахь сайн мэдээний аялал юм. Мөн Паул нь хэсэг хугацааны дараа 3 дахь сайн мэдээний аялал руугаа явдаг юм. Алуу хурдан явцгаая. Go go go! Паул нь Эфес цуглаан руу очимгцоо эзнийг гэрчилдэг. Та нар ямар баптизм хүртсэн бэ? Иохны баптизм юм. Иохны баптизм нь усаар хүртэхийг хэлдэг. Тухайн үед Эфес цуглааны хүмүүс ариун сүнсний баптизм авч чадаагүй байсан. Иохан гимшлийн баптизм хүртэж миний хойноос ирэх хүн итгэхтэн тэр бол Есүс Христ юм гэж хэлсэн юм. Амен. Итгэж байна. Паул тэд нарыг ажиллан өрөөж ариун сүнсний баптизм хүртээдэг. Үгийг уншин суралцах хэрэгтэй. Мөн ариун сүнсний баптизм хүртэх нь чухал юм аа. Үүнээс хойш Паул Дуран хотод үгийг дамжуулдаг. Тэгээд 3 жилийн турш Эфес цуглааныг харж хандан тэр Филиппой, Коринт хотыг дамжуулан Иерусалим руу явдаг. Иерусалим Паулыг барих гэсэн хүмүүс их байсан да. Би Иерусалимээр дамжин Ром руу явнаа. Ром? Ромын эзэн түрэн дэлхийг ноёлж байсан үед Ром дэлхийн анхаарлын төвд байсан. Ромд үнэхээр хэцүү зүйлс тохиолдох бах та. Бурхантай хамт байвал айх зүйл байхгүй. Эзэн таны зовлонд хамтрах боломжийг өгсөнд баярлалаа. Oh yeah. Everybody. Ихийсдиймэл байхаа шалах зүйлгэж өггүй. Модон зарал мэнд оролцоод өөрийн шаналаад илгэсэн. Эцэгтэй зөөлөгцөө залбирлан болсон. Тэр өдрийн шаналл бүхнийгээ дуу болгон өөрчлөө. Ихийснэ магтан дуулаа. Халелуя. Халелуя. Хожи хорботатэй замсви. Есийг дагаж явна. Ихийсдиймэл байхаа шалах зүйлгэж өггүй. Модон зарал мэнд оролцоод өөрийн шаналаад илгэсэн. Эцэгтэй зөөлөгцөө
холбоотой замдас би Есийг дагаж явна Тачигээд руу байсан ч Тасагваям байсан ч Эцний доктор би Магтаалаар бэлрэхтаа Тачигээд руу байсан ч Тасагваям байсан ч Эцний доктор би Магтаалаар бэлрэхтаа Тачигээд руу байсан ч Тасагваям байсан ч Эцний доктор би Магтаалаар бэлрэхтаа Дахиад нэг удаа эцний магтцгаая Ихийцнээ магтан дуулаа Халелуя Халелуя Хожим холбоотой замдас би Есийг дагаж явна Ихийцнээ магтан дуулаа Халелуя Халелуя Хожим холбоотой замдас би Есийг дагаж явна Есийг дагаж явна Библийн ишлэл цээжлэх цаг. Шикэлатнаас илүү чихэлээ Сүнээс илүү уяг амлаг Урахны үг өнөөдөрч бас амтад нийтнэ ням ням Yo! Өнөөдрийн цэжлэх ишлэл бол Эфес номын 1:22 дугаар ишлэл. 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 Бурхан бүх юмсыг Есүс түг захируулахаар түүний хөл дорн тавьж түүний чуулганы төлөө бүхэл юм сүлийн дээр тэргүүн болгон сонгочээ. Эфес номын 1:22 дугаар ишлэл. Жохон амархнаар дуулцгаах уу? Бурхан бүх юмсыг Есүс түг захируулахаар Бурхан бүх юмсыг Есүс түг захируулахаар түүний хөл дорн тавьж түүний чуулганы төлөө түүний хөл дорн тавьж түүний чуулганы төлөө бүхэл юм сүлийн дээр тэргүүн болгон сонгочээ. бүхэл юм сүлийн дээр тэргүүн болгон сонгочээ. Эфес номын 1:22 дугаар ишлэл. Эфес номын 1:22 дугаар ишлэл. Бурхан бүх юмсыг Есүс түг захируулахаар түүний хөл дорн тавьж түүний чуулганы төлөө бүхэл юм сүлийн дээр тэргүүн болгон сонгочээ. Эфес номын 1:22 дугаар ишлэл. Бурхан бүх юмсыг Есүс түг захируулахаар түүний хөл дорн тавьж түүний чуулганы төлөө бүхэл юм сүлийн дээр тэргүүн болгон сонгочээ. Эфес номын 1:22 дугаар ишлэл. Бүгдийн цээжилчлээ Хайртай найзуудаа, Паул бол Есүст итгэдэг хүмүүсийг хавчдаг Юудэ хүн байсан. Харин Есүс Дамаск руу явж байсан Паултай уулзав. Ингээд Паул ойлгож мэддэг. Есүс миний төлөө загалмай дээр үхэж дахин амьдсан байх нэ. Тэрийг нь ч мэдлгүй Есүсийг би үзэн ядаж Есүс итгэдэг хүмүүсийг хавчиж мөшөөж байсан шүү дээ. Өршөөгөөч Есүсээ гээд Паул маш олон хүнд Есүсийн тухай сайн мэдээг тараадаг болсон юм. Паул 3 удаа олон хот тосгоноор явж Есүсийн тухай сайн мэдээг тараад цуглаан босгосон. Паул Силастай Филиппойд очиж Есүсийн тухай хичээнгүйлэн ярьж сайн мэдээ тарав. Гэхдээ тэр Филиппой хотод мэргэн төлөг хийдэг нэгэн эмэгтэй байв. Хүмүүс мөнгө авч очин тэр хүнээр мэргэлүүлдэг байв. Гэтэл тэр эмэгтэй муу сүнсэнд эзэмдүүлсэн боол байв. Паул, Силас хоёр эмэгтэй боол хандан Есүсийн нэрээр муу сүнсийг хөөж гаргав. Тэгээд тэр эмэгтэй мэрэг төлөг хийхэ болсныг хараад тэр эмэгтэй боолын эзэн цаашид мөнгө хурааж чадахгүйдээ их уурлаж ингээд Паул, Силас хоёрыг уурлсандаа шоронд хоржээ. Хөр хилэлтэйгээр шоронд орж занчуулж хоригдсон Паул, Силас хоёр бурханд гомдлож уурлаагүй. Харин ч бурхныг магтаж түүнд залбирсан. Тэр залбирал ба магтаалын дуу шоронд тэр аяараа сонсогдож байв. Гэхдээ тэр үед гайхалтай зүйл болов. Газар хөдлөж, шоронд оргиж, хаалган онгойж, Паул, Силас нарын гинж сар тайлагдлаа.
Бурхны хийсэн ажил байв. Шорон хянаж байсан хуйг мэл гайхаж нойрноосоо сэрв. Хоригдлууд бүгд зугтсан гэж бодоод хуйгууд өөрийнхөө амийг хорлох гэж оролдов. Яагад гэвэл хоригдлууд зугтвал хуйгт маш том шийтгэл оноодог байв. Гэхдээ тэр үед Паул Силас нар хуйгийг байзаараа химэн зогсов. Хуйг зугтаж яваагүй тэдэнд хандан ингэж хэлв. Та нар миний амийг аварсан ачтан байна химэн талархав. Тэгтэл Паул болон Силас нар ийхүү хариулв. Таны амийг аварсан хүмүүс биднэр биш. Таны амийг аварсан хүн бол Есүс юм. Есүс итгэх тун. Тэгвэл чи болон танай гэрийнхэн ч аврагдах болно. Тэр шөнө хуйг Паул Силас нарыг өөрийн гэр рүү дагуулж яв. Тэгээд хуйгийн гэр бүлийнхэн ч Есүст итгэж баптизм хүртсэн юм. Бүх гэр бүл нь Есүст итгэж аврал авчээ. Мөн бас нэг баярт мэдээ дамжуулав. Паул болон Силас нар гим нүглгүй учир тэднийг шоронгоос сулал гэсэн тушаал гарав. Паул Силас нар үргэлжлүүлэн Бурхныг магтаж өөр газар руу очин сайн мэдээг тарав. Хайртай найзуудаа, Паул Силас нар Есүсийн тухай сайн мэдээ ярьж байгаад хилсээр шоронд хоригдсон. Гэсэн ч Бурханд гомдлож уурлалгүй харин ч магтан дуудуулж залбирсан. Тэгвэл гайхалтай зүйл болсон. Энэ бүх зүйлийг хэн хийсэн бэ? Тийм ээ, Бурхан хийсэн. Бид ч Есүст итгэх үед хүнд хэцүү зүйлдээ тулгарч болно. Паул болон Силас нар шиг хүнд байдалд орж болно. Тэр үедээ яах хэрэгтэй вэ? Гомдлох уу? Уурлах уу? Үгүй ээ. Паул Силас нарыг санаарай. Эцэг хүртэл Бурхныг магтаж залбирах үед өнөөдрийн үг шиг гайхалтай зүйлийг Бурхан үйлдэх болно. Амьд оршигч Бурхны гайхалтай ажлыг амсаж мэдэрсэн Хис Шавны найзууд болохыг юрөөж байна.